Сайхан уу, Чемка байна. За би өнөөдөр ямар бичлэг хийх вэ гэхлээр өөрийнхөө өдөр тутамд хийдэг мейкапны талаар бичлэг хий гэж бодсон байгаа. Тэгээ бичлэг хийхээс өмнө та нар маань лайк, subscribe авч дэмжээрэй. Тэгвэл одоо бичлэгээ эхлүүлцгээе. Би одоо нүүрэндээ юу ч түрхээгүй байгаа. За тэгээд хамгийн эхлээд энэ Aespa-гийн нарны тусыг түрхдэг. За тэрний дараа энэ фаундейшн хэрэглэдэг. Энэ болохоор Солонгосын The Face Shop гэдэгт зардаг энэ фаундейшн байгаа. Энэ фаундейшнгийн номер нь болохоор 201 гэсэн номертой юм байна. Би тийм амар цагаан өнгийн крем бол хэрэглэдэггүй байгаа. Жохон шаргалт гоёатай тиймэрхүү крем хэрэглэдэг. Ерөнхийдөө бол хаяада завгүй үедээ ч юм уу эсвэл цаг байхгүй үедээ фаундейшн биш кушон хэрэглээ явцдаг байгаа. Тэр нь амар байдаг. Би ингэж мейкапны ярьж байгаа бичлэг бол одоо анх удаа хийж байгаа. Тийм болохоор ингээд юу гэж ярихаа сайн мэдэхгүй байна гэхгүй. За ингээ фаундейшнээ төрчихсөн. Одоо хөмсгөө будна. Миний хөмсгний харанд болохоор энэ Etude House-ийн хөмсгний харанд байгаа. Би энэ мейкапт хэрэглэж байгаа бүлгнуудаа энэ талд нэрийг тавих болохоор сонирхож байвал хараад аваарай гэж хэлье. Би ихтэй хөмсгөө будахтаа ингээд жоохон төлрөөд айгүй ингээд төлөрч буддаг. Тийм болохоор ингээд одоо бичлэг хийж явахдаа хөмсгөө будаж чадахгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ би гэс хөмсгөө бучаар ирдэг. Хөмсгөө будаад ирсэн. Одоо нүдээ будцгаая. За нүдээ юугаар будах вэ гэхээр энэ үнгээр будна. Энэ болохоор Солонгосын Lum N гэдэг брендийн ийм нүдний тэн байгаа. Иймэрхүү өнгөтэй багснаасаа энэ багсыг аваад хамгийн том гэх юм уу? Энэ багсыг аваад энэ тэннийхаа энэ хамгийн цайвар өнгө аваад тэгээд ингэж тогшдог байгаа. Энэ тогшж байгаа нь юу вэ гэхээр одоо энэ тэннийхаа будыг энэ багсан дээрээ ингэж авахаар нунтгнууд нь ингэж энэ наалдаад үлдчихдэг юм байлээ. Тэрийг ингэж тогшохоор тэр нунтгууд нь бүг гэж алга болоод тэгээд бодоход зүгээр эдэн шүү гэж хэлмээр байна. Энэ багсаараа саяны авсан тэнэг будна. Клик бас бодож өгье. Энэ саяны цайвар өнгийн тэнээр ер нь нүднийхаа бүхэлд нь буюу бэйс тавьж өгнө гэсэн үг. Тэгээ нүднийхаа доотлыг бас ингээд хамтд нь хийгээд өгвөл зүгээр ээ. Дараагийнх нь багс нь болохоор ийм багсаар будаж байгаа. Тэгээ бас нүднийхаа энэ доотлох хэсэгт үлдэгдэл хэсгээр нь будаад өгнө. Ийм өнгөтэй. Нөгөө нүдэ будъя. Тохрооныхаа хэсэгт будаж өгөөд тараагаад няха доотлол бас будаж өгөх хэрэгтэй байгаа. За дараагийнх нь болохоор ийм багсаар аваад ийм үзүүр нэм жижигхэн багсыг аваад саяны ягааныхаа хажууд байсан энэ тод ягаан өнгөөр энэ дээрээ энэ багсан дээрээ аваад бас тогшиж өгөөд нүднийхээ энэ сүүл хэсгийг жоохон тодсгоод зүгээр ээ. Тэгээ бас мөн адил нүднийхаа доотлол
Ингээ. Энэ будаагүй тал, энэ будсан тал. Арайнууд тодроод ирж гад. Энэ дэлхийнүүдийг ч гэсэн будсан. Ингээ хоёр дэлхийнхаа нүдийг будсан байгаа. Эндээ контур тавьцгаая. За би контур яаж зурдаг вэ гэхлээр эхлээд ийм харандаагаар контур тавьчаад дараа нь энэнгээр зурдаг байгаа. Энэ нь болохоор палмастрын контур мөн билүү. За ямар тач ингээ бодно. За эхлээд энэ болохоор Clio гэдэг брендийн хар өнгийн нүдний харандаа байгаа. За яагаад гэхлээр энэ харандаагаар ингээ зурдаг вэ гэхлээр ер нь тэр палмастрын контуроор эхлээд зурхаар жоохон алдах ч юм уу эсвэл буруу зурх ч юм уу эсвэл өөртөө таалагдахгүй зурх тохиолдол гардаг. Тэгээд тэрийг арилгахаар амар ер нь бол хэцүү их цаг ордог болохоор эхлээд ингээ харандаагаар зурчаад дараа нь тэрнгээр дээрээс нь бодвол айгүй зүгээр санагддаг. Эхлээд ингээ контур будчихна. Ингээрээ дээрээс нь давхарлаа будна. За ингээд саяныхаа контурыг палмастраар нь давхарлаа зурсан. Одоо сормуусаа будах хэрэгтэй. За сормуусаа будахын тулд энэ дэрвэлэгчээр нь сормуусаа дэрвэлгээд ингээд дэрвэлэх юм бол энэ дэрвэлгсэн тал энэ дэрвэлгийг бодвол. За миний эргэлдэг сормуусны бодог бол энэ байгаа. Энэ болохоор Vanilla Co-гийн сормуусны бодог. Улаан болон цэнхэр өнгөтэй байт юм лээ. Би тэгээ улааны хэрэгэлдэг байгаа. Одоо энэ дэрвэлгсэн талаа буднаа. За ингээд сормуусаа будчихлаа. Одоо нүүрэндээ сүдэр тавина. Энэ болохоор Etude House-ийн сүдэр байгаа. Энэ багс нь бас энэ хоёр нэг Etude House-ийн багс байгаа. За энэ бор өнгийг нь жоохон ингэж холжгаад бас ингэж тогшоод яг ирүүнийхээ энэ хэсгээс доошлуулад ингэж сүдэр тавьдаг байгаа. Тэгээд бас тухныхаа энэ хоёр хэсэг нүүрэндээ одоо сүдэр тавьсан. Одоо хамрандаа бас сүдэр тавина. За сүдэр нь болохоор саяны хэрэглэсэн. Багс нь болохоор иймэрхүү багсыг авчгаад саяныхаа бор өнгийг энэ хоёрын жоохон холиод хоёр талын за одоо хацраа өнгөлцгөөе. За хацраа ингээд өнгөлчлөө. Би ерөнхийдөө бол нэг амар тод өнгийн хацар өнгөлөгчнүүд хэрэгэлдэггүй байгаа. Иймэрхүү бүдэгхэн хацар өнгөлөгч хэрэгэлдэг. Энэ нь илүү надад цогтын шиг надад санагддаг. За одоо штэ би ерөнхийдөө бол нүдэндээ байнга саад түрхдэг байгаа. Гэтэ өнөөдөр нэг амар саад түрхээгүй. Гэхдээ нэг саад түрхгүй бол нэг тийм хоосон мэдрэмжрүүд идэг болохоор нүдэндээ жоохон саад түрхий гэж бодсон. Саа нь болохоор энэ Peraгийн ийм ягаан өнгийн саа байгаа. Энийг авчаад яг энэ урталтаа ингэж түрхээд доод цохондоо бас жоохон ингэ түрхчихье. Саа тавьсан. Тэгвэл арай нэг нүд сэргээд гайгүй харагдчихад. За одоо хэдүүлээ уруулаа бодцгаая. За урууландаа эхлээд
саяныхаа хамар өндөрлсөн сүдрээр жоохон ингээ оруулныхаа доотлолон энэ хэсэгт сүдэр өгчүүл ерөнхийдөө бол жоохон том харагддаг юм шиг санагддаг. Уруулаа би өнөөдөр ямар өнгөөр бодох вэ гэхлээр нүдэн юм жоохон ягаан дуу өнгөөр бодсон юм чинь уруулаас тэгж бодъё гэж бодоод энэ хоёрын уруулын бодыг аваад ирсэн байгаа. За эхлээд суурийн энэ өнгөөр бодно. Тэрний дараагаар дотор хэсэгт нь энэ өнгөөр бодно гэсэн үг. За суурьнд тавих бодог маань болохоор Идүү 5-ын Fiction Tints гэдэг нэртэй 5 номерын бүдэг ягаан уруулын бодог байна. Энэ уруулын бодог маань мэг бодог байгаа. Нэг масконд наалддаггүй тийм бодог. Суурай тавьсан. За дараагийнх нь болохоор юм тод өнгийн. Энэ нь болохоор Peripera-гийн 18 номерын бодог байна. Энэ нь болохоор дотор хэсэгт нь ингээд уруулаа бодсон. Ерөнхийдөө бол бүх юмаа бодоод дуусчлаа. За хамгийн сүүлд нь юу хийх вэ гэхлээр миний хацарны энд та нар харж байна уу? Яг энд ийм бүдгийн минг гэдэг байхгүй юу? Тэгээ энэ мингийг би ингэж кремэд нэр ингээд түрхчихээр ерөнхийдөө бол нэг харагддаггүй байгаа. Гэтэ ойртож харах юм бол харагдана. Тэгээ энэ дээрээ би ингээд саяны энэ контур тавьсан энэ үгээрээ жоохон тодсгоод өгдөг байгаа. Та нарт харагдаж байна уу энэ? Ингээд тодсгоод өгдөг. Тэгээд за ингээд өнөөдөр нүрээ бодоод дууслаа. Та нарт миний өдөр тутмын мейкап ямар санагдсан бэ? Таалагдсан уу? Ямар санагдсанаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээ бичлэг маань таалагдсан бол марталгүй лайк, subscribe дарж дэмжээрэй гэж хэлмээр байна. Бас миний Instagram хуудсын маань дагаарай гэж хэлье. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.